Сайн байцгаана уу? Би тэгэхэд далаа руу явах бэлтгэлээ хийж хэлж гэн. Өнөөдрөөс 2 хоногийн дараа явна. Тэгээд би хамгийн түрүүнд юу ч гэсэн бичгүүрэмтэй сая бэлтжлээ. Бүгд нэг юм тэгээд авчлаа. Тэгээд одоо гоо сайхныхаа юмнуудыг хэрэгцээтэй. Зөвхөн өөрийнхөө ч гэлгүй хүүхдүүдийнхаа тий. Сой зүг бэдэ. Жижиг юмнуудыг бүгдийг цуглуулад энэ аяныхаа жижиг цүнхнүүдэд хийчихье гэж бодож байна. Тэгээд ямар ч 1 2 3 юм аяны жижиг гоо сайхны цүнх байгаах, бараг 4 ч байгаах гэж бодож байна хүүхдүүдтэй хамт учраас. Тэгээд би юм аяны набуурууд урдчлаад захиалаад авцсан байгаа жижиг. Энэ бүтээгдэхүүнүүдээс авч явна. Тэгээд дээрэс нь энэ дотор байгаа энэ сэмплүүдээс хэрэгтэй юм байвал бас авч явна гэж бодож байна. Өнөөдөр бас нэг хайрцаг ирсэн байгаа. Энэ хоёр бараг 7 хоногийн өмнө нэг хайрцаг ирсэн. Өнөөдөр нэг хайрцаг ирсэн. Энэ хоёр хайрцаг байгаа. Тэгээд энд бас нэг аяны набуур байна. Тэгээд энд бас нэг аяны набуур. Энэ 4 набуурыг одоо юу гэсэн бэ? Задлаад дандаа аяны сэтэд байгаа. Задлаад жижиг бүтээгдэхүүн. Эхний хайрцгийг задлаад би нэг дээр нэмэх нэг гэдэг юм 2 ширхэг чигшүүлэгч маск авсан байгаа. Clarins аяны жижиг 15 мл-тэй. Тэгээд энэний бэлгэндэн нэм жижиг сэмплүүд бас ирсэн байна. 2 3 4 сармусны бүдэг ирсэн байна. 5 6 7 8 гэдэг юм сэмплүүд ирсэн байна. Эхний хайрцаг. За дараагийн хайрцаг дотор болохоор нэлээх юм байгаа. Би энэ бүтээгдэхүүнүүдийг захиалж авсан байхгүй юу? Зөвхөн энэ бүтээгдэхүүнийг нэг нүүрний тослогчлтыг бууруулдаг гэдэг юм. Тэ? Тослог арьстай бол мед болгодог тийм стик шиг бүтээгдэхүүн байгаа. Ийм. Тэгээд эхлээд тосоо түрхчээ дээрээс нэг түрхээ шууд фаундейшн тавьсан ч болно. Зарим юун дээр болохоор фаундейшны дээр түрхсэн ч болно гэсэн байлээ. Тэгээд нэг нүүрний тосуудаг салфетик байдаг шүү дээ. Тэрнэр хүүл юм уу гэж ойлгосон шүү дээ. Би тэг хэргэлж дүнж өнөдөр авсан хэргэлж үзэг учраас хэргэлж үзчихэд та бүхэнтэй саналаа хуваалцъя. Энэ болохоор Clarins юм My Clarins гэдэг сүүл гарсан ийм залуу арьсны ком байгаа. Тэгээд энэний бэлгэнд болохоор 15 мл-тэй тос ирснээс гадна энд 10 хэдэн сэмпл ирсэн байгаа. 15 байлгүй 16 сэмпл юм байна. Өдрийн тосны 2 мл-тэй сэмпл байна. Энэ жижиг хайрцагтай явдан болохоор дандаа 5 мл. Янз бүрийн байгаа. Энд өдрийн тос, шөнийн тос, серум юу згснэ би одоо яг сайн мэдэхгүй байна. Энэ болохоор жижиг юмнууд нь болохоор бүгд өнгөө дагалдаж ирсэн гэсэн үг. Миний авсан бүтээгдэхүүн бол яг өөрийнхөө мөнгөөр төлөөд авсан бүтээгдэхүүн маань энэ байна гэсэн үг. Тэгэхээр гайгүй 8 мл-тэй гарын тос байна ч юм уу те. Одоо ингээд аваад явхад замд аваад явхад аюу авсаархан хөөрхөн. Хоёроо би бишигээс авсан аяны 100 мл-тэй шампунь бас 2-ыг авсан юм. Нэгийг задлаад витамин тагын задлаад угааж байгаа. Тэгээд Монгол явж ирснээс хойш одоо өсөө нөхөн сэргийх эмчилгээ хийж байгаа. Ерөнхийдөө нэлийн гимтэд ирсэн Монголд ч нөгөө шампунь их холилдоод маск энтри хийж амжихгүй явсараад. Тэгээд энд болохоор бас тижээлийн шампунь байгаа. Энэ болохоор витаминтай нөхөн сэргийх шампунь байгаа. Тэгээд энэ хоёрыг авахд надад ийм эрзэнүүд бэлгэнд ирж байсан. За тэгээд энд байгаа нэг сэтик бас газ задлаад харуулчих. 6 ч илүү ийм. Тэгээд энийг одоо гаргаж байгаа ч харуулж. Энийг болохоор би өмнө нь авч ирсэн. Яг Монгол явахдаа авч яваад надад аюу гой таалагдсан учраас дахиж авлаа. Энэ болохоор 30 мл-тэй өдрийн тос. Энэ болохоор проблемтай арьсны 3 мл-тэй тос. Энэ серум байна. 30 мл-тэй тууник байна. 30 мл-тэй нүүрний будаг арилгагч байна. Энэ хэм бэ? Яаж байгаа юм бэ чи? Ээж хэмдэр гарч ирээ суучдаг. Ерөнхийдөө нэг иймэрхүү юм байсан. Тэгээд энэ 3 мл-тэй нарны тос бүтээгдэхүүнүүд дотор нь байсан. Тэгээд нэг шампуньтай. Ийм аяны сэт. Одоо энэ жижиг юмнуудаасаа би аяллахынхаа цүнхийг бэлтгэх гэж байна. Авч явах юмнуудаа бэлтжлээ би. Эхний ээлжийн зөвхөн ахуйн хэрэглээний юмнуудаа. Тэгээд мэдээж эмийн сан хүүхдүүдтэй явж байгаа учраас заавал эмийн сан. Эхнээс нь энэ сүнхэнд юу байгааг хайлт харцгаая.
Энэ болохоор хүүхдийн саван, биеийн шингэн саван маань төхөр бит хоёр адилхны хэрэглэнэ. Энэ болохоор ам зайлагч зөвхөн хүүхдийн шүдний яв авсан. Тэгээд яг нь дуусчвал энд бас нэг юм жижиг шүдний яв байгаа. Шампунь бас хамтдаа хэрэглэнэ. Тэгээд манай нөхөрийн хөлс дарагч, миний хөлс дарагч, хөлс дарагч бол тусдаа. Тэгээд нэг юм жижиг биеийн лосьон сая боллоо. Шүдний утас. Тэгээд шампунь дуусчвал юуны магад гэдэг юм гэрт байсан юм тестрүүдийг авчлаа 3 жижиг. За энэ цүнхэнд иймэрхүү юмнууд. Тэгэд мэдээж саван. Боонд явах учраас заавал саван хэрэг болно. Дараагийн энд жижиг цүнхэн дотор маань миний нүүрний юмнууд байгаа ерөнхийдөө. Тэгээ гаднаас нь харагдаж байгаа учраас хальт тайлбарлаа явчих. Энд болохоор нарны тоос. Заавал тэгээд нүүрний хар маск, нүүрний будаг арилгагч, энэ бас будаг арилгагч, нүүрний шингэн саван 15 мл, тижээлийн маск, чигшүүлэх маск энд байна. Энэ хоёр жижиг шар болохоор бас нарны тосны тестрүүд байгаа. Хэрвээ энэ томыг дуусчих юм бол энэ болохоор өнөөдөр авсан нөгөө нэг нөхцөлд дарагч нүүрний тослогчлтыг багасгадаг бүтээгдэхүүн байгаа. Тэгээд энэ болохоор уруулын байлзаа. Зөвхний тос энд. Зөвхний тос. Тэгээд энэ юу лээ? Энэ шөнийн тос 15 мл-тэй шөнийн тос. Өдрийн тос аваагүй зөвхөн энэ нарны тос авсан байгаа. Нэг бод шаардлага гарахгүй байх гэд төлөвлөсөн байгаа учраас иймэрхүү юмнууд авсан. Тэгээд энд будагнаас нэг их юм аваагүй өрөөсөн. Яг л би бод шаардлага нэг гарахгүй байх гэж бодоод мэдээж тойл хэрэг болох учраас би тэнэ авсан байгаа. Тэгээд энд нэг жоохон юм үлдсэн. Хөө дарагч энийг авч явна. Тэгээд хөмсгөний харандаа хөмсгөний гэл сормосны будаг юуны магад гэж удаад сорой морой юм тэг харуулвал. Тэгээд ийм хөмсгөний гэл байгаа шүү. Мебелийн усан тогтцтой. Тэгээд уруулын харандаа, уруулын өнгөлөгч. Уруулын будаг авсангүй зөвхөн уруулын өнгөлөгч авчлаа. Хэрвээ шаардлагатай бол харандаагаар будчихно. Тэгээд энэ болохоор юм жижиг хөнөртэй усны тестер Gucci Bloom. За тэгээд энэ хасар өнгөлөгч. Хасар өнгөлөгч маань дотроо өөрөө багстай учраас би тусдан багс авсангүй. За тэн маань ийм тэн байгаа. За ингээл боломны нүүрний будаг. Тий. Та яриад юм үзэнэ за үзчихье. Чи үзчихье. За энэ цүнхэн дотор ойр зүрийн ахын хэрэглээний юмнууд байгаа. Энд ийм чихний хөвөн. Тэгээд нүүрний хөвөн манай нөхрийн юм шинэ нэг удаагийн татварнууд авсан 2 ширхэг. Тэгээд энэ миний татвар байна. Нүүр угаагч. Хумсны хурамаар гэдсэн нэг бүрчлэн харуулаад яг эмэгтэй хүн болгоно хэрэгтэй юмнууд хүүхдүүдтэй явах учраас заавал хааж авч явна. Тэгээд хөмсгөний зэлгаагаар хүүхдүүдтэй явах учраас эмийн сан хамгийн чухал. Тэгээд одоо энэ гэхдээ бас бүрдээгүй юмнууд байгаа юм байна. Тий, би гэрт байсан эмийн сангаасаа л явчихсан. Эднэрийг авчлаа. Тэгэхээр юу байгааг зурхалт хараад явчих. Хамгийн гол нь антисептик бактери устгагч гарны. Энд нэг юм тал банк байна. Гэхдээ би дахиад нэг авна гэж бодож ин сүлгчээд тэндээсээ. Тэгээд энэ болохоор манлгийн парацетамол гэдэг толгойн өвчин намдах юмнууд байна. Нурофен хэрвээ миний мигрээ хөдлөх юм бол нурофенаас өөр юм тус болохгүй учраас ибуферин бас авлаа. Тэгээд супрастин хэрвээ янз бүрийн аллерги хүүхдүүдэд гарах юм бол тэгээд энэ болохоор ханад нэм. Тэгээд 3 нийлийн янтнууд гэрт байснуудыг аль түүгээд авчлаа. Тэгтээ дахиж нэмж авах шаардлагатай бол нэмж авна. Тэгээд смек та бас гэрт байсныгаа авчлаа. 4 ширхэг нь 25 градусаас доош градуст хадгалж болдог учраас авчихлаа. Тэгээд ийм лимонтой антигрип цай бас 5 ширхэг авчлаа.
зэрэг болж магадгүй. За тэгээд хэрвээ шарах сөрөг болох юм бол имлэнд бас ханаад нэм. Одоо гидсний юм авах юм байна. Тэгээд нэг сироп хоолой молоо өвдөхөд хоолойны цацлага аваад энэ болохоор юм тоос. Тэгээд нүдний тусаалга манай хоёр хүүхдийн заримдаа нүд өвдөж гээд учраас жоохон бие эсрэгүүдсэн зудрах юм бол нүдний тусаалга тэгээд хамрын тусаалга. Тэгээд өөрийнхөө ходоодныхоо ямыг бас нэмж авна. Дээрээс нь юу авна? Сироп заавал авч авна. Нурофен ч юм уу өөрс аль эсвэл өөр нэг сироп. Тэгээд ношпа. Энд дээр заавал ношпа нэмж авна. Тэгээд бинт авна. Цэвэрхэн ариутгсан жижиг ийм жижиг дөрвөлж нэг хэрэгэлдэг маарлуудыг бас авна. Тэгээд хүүн аваад авахгүй хүүн тэндээс болдгоо. Ингээл болоо. Хамгийн гол нь би гэртээ байгаа юмнуудаа авчихсан цуглуулчтай. Тэгээд эндээс өөр имээс ангаас нэмж аваад хүүхдийн тос авах юм байна. Заавал зүгээр энгийн тос, нарны тоснаас гадна. Нарны тосыг бол бид нар бүгдээрээ хамт хэрэглэж байна. Тусад нь бас хүүхдийн тос авна гэж бодож байгаа. За ингээл ерөнхийдөө миний өнөөдрийн бэлдсэн юмнууд боллоо доо. Одоо тэгээд 2 дугаар хэсэгт маань ямар хувцаснууд бэлдсэн тухайга би амжуул оруулна гэж бодож байна. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бичлэг үзсэнд баярлалаа.